ташаа ойлголтууд нэгдүгürt байна шүү дээ. Гар барихад тэ хамтдаа хоол идэхэд эсвэл одоо ингээд хааг буюу тэрхэд тэ гих мэтлэн энэ одоо цуг ажиллахт ч гэдэг юм уу ийм ойлголтоос үүдээд ялгуурлан гадуурхалд одоо үүсэж байна. Ялгуурлан гадуурх хүний эрхийн асуудал бол хүнд ямар ч одоо асуудал үүсч болно шүү дээ. Жишээлбэл бид нар элэгний өвчтөе хүнийг хизээч гадуухдаггүй. Илгээ солиулъя гэвэл бүгдээрээ мөнгө цөнгө төлөөд одоо янз янз болдог. Гэтэл энэний халдварлах зам нь яг одоо энэ хэдвэхийн вирусын халдвартай яг адилхан. Цус цусан бүтээгдэхүүн эхээс хүүхдэд те бэлгийн замаар дамжих халдвар одоо байдаг. Тэгэхээр бид нарын өнөөдөр нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэг томоохон одоо компонент буюу чиглэл бол энэ мэдээллийг үнэн зөв одоо их сурвалжаас авах. Энэ одоо хаанаас их сурвалж нь юу юм бэ? Эрүүл мэндийн яам юм уу? Халдвар төвчин судлалын үндэсний төв юм уу? Тэ яг энэ эрүүл мэндийн сэтгүүлчдийн холбоо юм уу? Гэдгийг одоо иргэдэд яг үнэндээ бол таниулах хэрэгтэй байна. Одоо ганцхан жишээ дуртахад 2020 онд ковид цар тахал явсан. Тэгэхээр Твиттерт 1 сая гаруй буруу ташаа мэдээлэл явсны үндсэн дээр иргэд одоо төөрөгдөлд орж исэн гэсэн ийм судалгаа байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас. Тэгэхээр бид нар энэ мэдээллийн 90 100-д амьдарч байна те. Техник технологи хөгжиж байна. Тэгэхээр бидний яг одоо гол зорилго бол мэдээллийг үнэн зөв хүргэе. Нэг талаасаа нөгөө талаасаа харилцаа гэдэг бол хоёр талын юм те. Тэгэхээр нөгөөх нь мэдээллийг үнэн зөвөөс хаанаас авах гэдгээ мэдээ. Энэ хоёр нэг чиглэлд одоо огтлолцож эрүүл мэндийг хамгаалах болж байгаа. Хэдий ихэд дох гэлтгүй одоо сүрээ туссан үнийг ч гэсэн те сүрээгээр өвдсөн үнийг ч гэсэн ялгуурлан гадуурхалт бол өндөр байна шүү дээ. Тэгэхээр бид нар өнөөдөр энэ бол нийгмийн халдвар төвчин шүү дээ. Бид нар нэг агаартай. Тэгэхээр энэ дээр бол бүгдээрээ одоо юу гэдэг хинд ямар асуудал байгаа нь одоо хамаагүй яг тэр хүнийг байгаагаар хүлээж аваад тэр өвдсөн л бол тэр хүндээ хүнтэй адилхан хандыг тусламж үйлчилгээгээ яг адилхан л хүргэе гэж байгаа.